Дандаа буудалж байна шиг. Тэнгэр хайрхандаа бараалгахаар явж байна. За манайх усцоож байна. Бид өхөн зорьсон газар болох Отгон тэнгэр хайрхандаа одоо хотоос гараад 1000 орчим км явсны эцэст ирсэн. За нутаг уул ус савдаг маань одоо хур бороотойгоо хамаг хөөх тэнгэр маань хүлээж авсанд одоо бас бэлгшээж талархаж сайхан байлаа. За ингээд Монгол төмний минь таа бүгдээ минь энэ сайхан уул усны лус савдгийн ивэл өхөн дэлгэрч хурж явах болтугай гэж өрөөё. Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтэй Симэрхэн дотгошоо нулимас бөмбөрнөө Одон уртогоос дэргэд минь зүмбэрлэсэн Дорны намын Сайхан зүс их гоё. Өөр зүстэй юм биш ингээд. Зүгээр гэлтэй юм шиг. Хамтаац хүрмэндэн вактж түшдэгдээ Хөө сайхан архиныхаа орой Бадар хундаглуул явж байна да. Туул хонгор мөртөө. За гол гарах нэ. За гол галж байна да. Яа түшээ хөлтгой голоо гаталчихсан. Яа ёсгиндээ. За манай сайхан Отгон тэнгэр хайрхан маань бол далайн төвчнөөс дэшээ 4021 м өндөрт ноён оргил байдаг аа гэж. За тэнд за одоо төрийн тахилга хийдэг овоон тэнд байх ээ. За морин дээрээс авч байгаа учраас бас нэг жоохон тэгээд сайхан явж байна. За баг бахта яцхан түүх ярил баг бахта одоо морь унжээвэл өстой хамгийн гоё гэж морь унах өстой жинхэнэ улаан хобби гэж ярина. Баялаа. Отгон тэнгэрмээ За ингээ бид чинь тэр доороос одоо мортойгоо явж байгаа юм да. Бадар хундаг энд одоо нэлээ энүүхэнд бас төгсөн байна. Мороор одоо мориндоо мордоод Отгон тэнгэр хайрхныхаа оройдоо гарч ирлээ. Энэ сайхан одоо Бадар хундаг хэмээх энэ сайхан аршаан, энэ сайхан лус эзэнтэй энэ сайхан одоо нуурын дэгэд ирлээ. Үнэхээр тийм сайхан тунгалаг сайхан ариун тийм ашаа байдаг юм байна.
Манхан тэнгэрийг эцэг нэнхэн төрлөө